Монголын гүйцэтгэх захирлуудын дунд хийсэн судалгаанаас харахад тэдний эдийн засгийн өсөлтийн талаарх итгэл харьцангуй буурсан хандлагатай байна. Таны хувьд энэ хандлагатай санал нийлж байгаа юу? Yes, it is very consistent with the existing mood in the business community also. Тийм ээ, бидний хүлээлт өнөөгийн бизнесийн орчны ерөнхий төлөвтэй нийцэж байна. Гүйцэтгэх захирлуудын дурдсан хамгийн гол эрсдэл бол геополитикийн зөрчил, инфляцийн дарамтуулан чадварлаг ажиллах хүчний хомсдол. Мэдээж Монгол улс Хятад, Орос гэх хоёр том гүрний дунд оршдгоос гадна Украины дан Монголын экспортод ч нөлөөлж байна. Мөн Оросоос импортлох бүтээгдэхүүн бүрэн зогсоогүй ч нэлээд төвөгтэй тодорхойгүй болсон нь бизнес эрхлэгчдэд нэмэлт хүндрэл учруулж байна. Ковидоос өмнө Оросын албаны улс бол Европын маш олон төрлийн тоног төхөөрөмж, машин механизм авдаг бас нэгэн сүлжээ байсан. Гэтэл нийлүүлэлтийн сүлжээний асуудлаас үүдэн үнийн өсөлт болон хомсдол зэрэг асуудлууд үүссэн. Энэ бүхэн бизнесийн орчинд зөргөөр нөлөөлж байна. Мөн чадварлаг боловсрол хүчин маш том асуудал. Сүүлийн үед монголчууд гадаад руу ажиллахаар явах нь эрс нэмэгдсэн. Монголчууд сүүлийн үед офисын ажлаас ч татгалзаж, оронд нь бүгд найрамдах Солонгос улс руу уулуурхай тээврийн компаниудад ажиллахаас илүүтэйгээр богино хугацааны хар ажил хийх болсон. Техникийн ажил мэргэжилтэй, сайн боловсролтой залуус ч гадагшаа явах хүсэлтэй байна. Тэд амьдралын сайн нөхцөл боломж, чанарыг эрэлхийлж гадагшаа явж ажиллах хүсэлтэй болсон. Тиймээс энэ нь бизнесүүдэд дунд түвшний менежерийн албан тушаалд, удирдаг албан тушаалд хүн олж авахд асуудал үүсгэж байна. So this is really causing problems for businesses to have management positions and even Мөн техникийн гүйцэтгэлийн шатны ажлын байранд ч хүний нөөцийн хомсдол үүсэж байна. So how does the Тэгэхээр таны хувьд ажиллах хүчний гадагшлах урсгалыг бууруулах тал дээр ямар зөвлөмж байгаа вэ? Гадагшлах урсгалыг хэрхэн Монгол руу чиглүүлж болох вэ? Well, I mean, this is going to happen if there is more investment coming in. Хэрвээ гадны шууд хөрөнгө оруулалт нэмэгдвэл өөрчлөгдөх боломжтой гэж харж байгаа. Маш олон компани Монголын бизнесүүдэд хөрөнгө оруулж байгаа шүү дээ. Томоохон төслүүдээс дурдвал Бадрах Энержи компани төсөл хэрэгжиж эхэлбэл дотоодод өндөр цалинтай ажлын байрны эрэлт нэмэгдэнэ. Техникийн ч бай, техникийн босч бай ялгаагүй. And that's definitely the way to go about it. Энэ бол явах ёстой зүйл. I want to say more encouragement from the government. Тэгэхээр засгийн газрын зүгээс ч эдгээр төслүүдийг дэмжих талаар илүү идэвхтэй хандах хэрэгтэй. So that's definitely the way to go. Okay. Also, the businesses are concerning about бизнес эрхлэгчид нэгдэн нийлэх чиглэлд анхаарлаа хандуулж байна. Судалгааны бас нэгэн сонирхолтой зүйл нь сүүлийн 3 жилд Монголын компаниудын 54% орчим хувь нь томоохон нэгдэн нийлэх хилцэл хийсэн байна. Үүний гол шалтгаан нь юу гэж та харж байна вэ? Эдийн засгийн нөхцөл байдал уу, татварын систем үү, эсвэл ковидоос шалтгаалсан уу? So if you've seen the surveys, you know, the last survey the year before last also, Өмнөх судалгаанууд, ялангуяа өнгөрсөн жил болон түүнээс өмнөх жилийн судалгаануудаас бид юу олж харсан бэ гэхээр компаниуд бизнесээ шинжлэх замаар өөрсдөө хөрөнгө оруулж байсан. Ийм аргаар өсөлт бий болгож байсан. Гэвч асуудлын гол нь энэ биш. Бизнесийн орчин өөрчлөгдсөн. Тэд яг одоо үргэлжлэж байгаа бизнест л хөрөнгө оруулах нь нэмэгдсэн. Одоо харин юу сонирхолтой байна вэ гэхээр өнгөрсөн жил нэгдэн нийлэх хилцлийн тоо өмнөх 5 жилтэй харьцуулахад огцом нэмэгдсэн. Тиймээс маш олон нэгдэн нийлэх хандлага явагдаж байна. Мөн компаниуд гадаад зах зээлд хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдсэн байгааг харж байна. Тэгэхээр эндээс ямар асуудал гарч ирэх вэ гэхээр Монголын худалдааны гол түвш, ялангуяа 3 гол түвштэй холбоотой асуудал гарч ирнэ. Түүхээрээ бол бүгд найрамдах Хятад ард улс, Оросын албаны улс болон 3 дахь түвш гэж явж ирсэн. Хятад улс одоо тэргүүлсэн хэвээр байгаа ч Оросын албаны улсын эзлэх хувь хэмжээ эрс буурсан байна. Монголын нийт гүйцэтгэх захирлуудын ердөө 8% л Оросын албаны улсад хөрөнгө оруулах, бизнес хийх чухал гэж үзэж байна. Хэрвээ бизнес хийлээ гэж бодоход газар зүйн байршлаас үүдээд бараа бүтээгдэхүүн импортлох, эсвэл экспортлох болж таарна. Because of the, you know, the geopolitical landscape.
But what's interesting is number of Мөн бидний судалгаанд хариулсан хүмүүсийн нэлээд олонх нь Узбекистан, Казахстан, Киргиз зэрэг Төв Азийн зах зээлийг сонирхож байна. And we see that amongst Эдгээр бизнес эрхлэгчид тухайн улс орнуудад финтек, худалдаа, үйлчилгээ зэрэг чиглэлээр хэдийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Trading or even services. So it's very consistent with what Энэ бүхний нь бидний харилцагчлаас харж байгаа ерөнхий хандлагатай нийцтэй байна. in terms of the businesses. And also мөн хиймэл оюунтай холбоотой өөр нэг сорилт байгаа шүү дээ. Монголын компани захирлууд хиймэл оюунаас ихээхэн үр нөлөө бүтээмж хүлээж байна. Тэгэхээр үүнтэй холбоотой таны байр суурь юу вэ? So what's your perspective in the coming years? Ирэх жилүүдэд ямар сорилтууд тулгарна гэж та харж байна вэ? So generally they are all very enthusiastic about AI. They have all implemented. Ерөнхийдөө хиймэл оюунд тэд бүгд маш өндөр хүлээлт тавьж байна. Respondents have said we are Судалгаанд оролцсон захирлуудын 79% нь үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр хиймэл оюуныг нэвтрүүлсэн гэж хариулсан. but equally Энэ нь дэлхийн дунджаас харьцангуй өндөр буюу 33%-аар илүү үзүүлэлт юм. 5% of them say they're concerned. Гэхдээ нөгөө талаас 25 орчим хувь нь хиймэл оюуны гаргаж буй мэдээллийн үнэн зөв байдалд эргэлздэг гэдгээ илэрхийлсэн. So that's essentially an issue. Remains a problem. And Өөрөөр хэлбэл бүрэн итгэхгүй байна. Энэ бол асуудал хэвээрээ үлдэх байхаа. Мэдээж бүхий шин технологид энэ мэтийн сорилтуудыг давж илүү аюулгүй найдвартай болох шаардлага тулгардаг шүү дээ. to make it more secure. And also another Бас нэгэн сонирхолтой зүйл нь олон улсад уур амьсгал дээлтэй хөрөнгө оруулалт улам нэмэгдэж байна. spending in the abroad, right? So Yeah. Тэгвэл Монгол улс тогтвортой хөрөнгө оруулалтыг татахын тулд юун дээр илүү анхаарах шаардлагатай байна вэ? On climate, now we've seen that more than 80% of our CEOs have Уур амьсгалын асуудал дээр гүйцэтгэх захирлуудын 80 гаруй хувь нь уур амьсгал дээлтэй хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр хэдийнэ санаачлаад байгаа нь харагдсан. actually 3/4 actually have Мөн тэдний 3/2 нь бараг 4/3 орчим нь ажилтны урамшууллын хөтөлбөрөө байгаль орчин нийгэм засаглалын үзүүлэлтүүдтэй холбосон байсан. ESG. Энэ нь маш зөв зүйтэй алхах юм аа. Now a lot of Тэдний цөөнгөө үүнээсээ санхүүгийн хувьд тодорхой үр ашиг хүрсэн. coming through. So we see about 25% нь гэхэд уур амьсгал дээлтэй хөрөнгө оруулалтаас бодит үр өгөөжтэй ажилласан гэдгээ илэрхийлсэн. climate friendly investments are Гэхдээ 3/1 орчим нь ийм хөрөнгө оруулалт дэндүү өндөр өртөгтэй. Зээлийн хүн бас өндөр гэж үзэж байна. Бас энэ нь ашигт ажиллагаанд нөлөөлдөг. Тэгэхээр уур амьсгалтай холбоотой хөрөнгө оруулалтад давуу сул талууд аль аль нь бий. Нэг талаас өгөөжтэй, маш ирээдүйтэй. Уур амьсгалын бодит эрсдлийг ч бас таниулдаг. It does give there is some enthusiasm. There is also a lot more Ирэх жил Монголд цөлжилттэй тэмцэх, биологийн олон талт байдлыг хангах асуудлаарх COP17 байх хурал болох гэж байгаа. over here. So that's on biodiversity, but this is all I believe. Энэ хурлын үр дүнд бизнес эрхлэгчид уур амьсгал ESG үзүүлэлтүүдийг илүү чухалчлан авч үздэг болно гэдэгт итгэлтэй байна. ESG is like